Одоо рекигээ хийх гэж байна. Сайхан залбирлын байдалд оръё. Дээд оюухан реки танаас гуйж байна гэж сэтгэлээсээ гуугаараа дуудаарай. Ингэж дуудангууд дээд тэнгэрээс дээд оюуханаас асар их энерги тасран хүрээд ирлээ. Бүх үеийг чинь бүрхэж авлаа. Энэ энергийг дүүрснийг мэдэр, халууны мэдэр, элчийн мэдэр, гэрлийн мэдэр. Бурхан багш танаас гуйж байна гэж дуудаарай. Таны шүтдэг бурхан багш Тэнгэрийн орноос инээмсэглээд гараа давтаад гэрэл цацруудад гараад ирлээ шүү. Улам ойртож байна, ухтан аваарай бурхан багшигаа. Тосч аваарай. Ойрцоор бурхан багшийн чинь тэргүүн толгой чинь, загш нь, бийч чинь, бэрүү чинь орж байна. Урдуураа оруулна, ардуураа оруулна, дээрээсээ оруулна, өөрсдөө байд. Бидээ оруулна. Хоёр дахь ус бэрүү чи орлоо шүү. Энэ энергийг дүүрснийг мэдэр, халууны мэдэр, элчийн мэдэр, гэрлийн мэдэр. Микава Исууч танаас би гуйж өргөд дуудаарай. Тэнгэрийн орноос Микава Исууч инээмсэглээд гараад давтаад гараад ирлээ шүү. Бас ухтан аваарай. Тосч аваарай. Хүндэтгэлтэйгээр өөрийнхөө бие рүү оруул. Энэ энергийг дүүрснийг мэдэр, халууны мэдэр, элчийн мэдэр, гэрлийн мэдэр. За дараа нь авшиг өгсөн багшигаа дуудана. Жишээ нь Ганиша багш танаасаа би гуйж байна гэж дуудахад багшийн чинь хайр сэтгэл, эмчилгээний хүч, энергийн чадвар нь тасарч ирээд өөрчлөлт чинь ирж байгааг бодоорой. Ухтан аваарай. Бас бидээ оруулаарай. Намайг өөртөө рекиэхэд тусална уу гэж гуй. Рекийн нэгдүгээр шатны уусаа. Хоёрт нь рекигээ гаргая. Зүгээр анхаарлаа хүүсэн дээрээ төвлөрүүлье. Бас гараа тавьж болно өөрсдөө л мэд. Төвлөрөх гэвэл гараа хүүсэн дээрээ тавьж болно. Бодлороо төвлөрч бас болно. Зарим хүн гавар түрхдэг болно, сүлсээ түрхдэг болно. Бүх дотоод энерги хүүсэн дээр төвлөрүүлье. Багшийн тавьсан энерги гаргах гэж шүү. Шатыг амьсгал аваад гаргахдаа хүүсэн дээр төвлөрсөн энерги өрөөний босоо шугамын дагуу дээш нь шахаад тэтэн үл дээр өрөөр дүүрдэг огцом шахаа. Одоо гоё энерги хайрын энергиээр өрөөгөө дүүрлээ. Улаанбаатар хотын дээгүүр шахаа. Монгол улсын дээгүүр шахаа зөвхөн хамраа. Аз тэрэндээ гүнхээ. Бүгдийн очи. Дээд оюухантай машин тавьсан ашгаар холбоотой. Одоо энэ холбоосоор ингэж ингэж болчихсон байна. Нэг рекигээ татах. Би хэлэн таамаас ихэл дотроо татах чинь. Өнөөдрөөс эхлээд би уурлахгүй. Өнөөдрөөс эхлээд би бүхэлдээ санаа зовхгүй. Өнөөдрөөс эхлээд би рекидээс шамдан. Өнөөдрөөс эхлээд би ахмадуу багш нарыгаа хүндэтгэв. Өнөөдрөөс эхлээд би аливаа сайн үйл талархал илэрхийлье. Одоо гартаа реки урах гэж байна. Хоёр гараа үлдгэн дээрээ дээшээ харуул тавиарай. Дээд оюухантай холбогдсноо бодоорой. Амьсгал татахад дээрээс ирсэн энергийг тэтэм хөр дээрээ оруулаад тэтэм хөр дээр энерги төвлөрч байна.
Цаашаа 3 дахь мэдлэмийн хөр дээр дамжаад доошилж байна. Хоолойн хөр дээр дамжаад ингээд биеийн урд хэсгээр гүгээд хүүсэн дээр бүх энергийг татаарай. Нэг амьсгаа багтахгүй бол дахиж шуналтай нарахгүй дахиад нэг дээд хүчний энергийг татаад хүүсэн дээр энергийг төвлөрүүлээ. Одоо хүүсэн дээр анхаарал. Шин рейки энерги хүүсэн дээр шин эхэлсэн явж байна. Энэ эхэлцийг амьсгал аваад гаргахдаа үндэс үрдрүүгээ доошогоо шахи дотоод энергиараа гэж шахи. Зүгээр одоо үндэс үрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээ. Энерги ихлэл тэнд очлоо. Гал улаан өнгөтэй үндэс үрдийг энерги халааж байна. Энергээр хангаж байна. Үндэс үрдэн дээр байгаа энергийг ахар сүүд рүү явуулахын тулд гурван төгжээ хий. Хэлний үзүүр бэлэг анусыг шангалъя. Шангалсан чигээ барьсан чигээрээ амьсгал аваад авахдаа үндэс үрдэн дээр байгаа энергийг ахар сүүд рүү шахъя. Одоо бүх анхаарал ахар сүүдэн дээр байна. Энерги дөрчихлээ. Одоо нурууны босоо шугамар дэшээ гүйдгээ шүү. Хараа хурд руу шахъя. Улбар шарангийн хурд байгаа. Одоо тэнд үзрээ. Сав өндрөж өөрний дэд бурчирхаа. Ажгаа мохор гэдэс сигма гэдэс эсгийг энергийг хангаж байгаа. Хараа дээр энерги байна. Энийг хотоо элэг дэлүү 12 нуглааны доод хэсэг орших наран сүлжээ хурд руу шахъя. Аюултай хангалттай нурууны ясны хавд шарангийн хурд. Одоо тэнд энерги хангалттай. Наран сүлжэн дээр байгаа энергийг амьсгал аваад гаргахдаа жоохон дэшээ гүйлгээд зүрхний хурдан дээр хоёр талны хооронд нурууны ясны болдох ногоон өнгийн хурд руу шахъя. Одоо зүрхний хурдан дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Дотоод сэтгэлээрээ өөрсдөө зүрхний хурдныхаа хурд руугаа өнгийг тараарай. Тэнд хуйларсан энерги тэр хүчтэй хуйларч байна. Хам нь хэр тунгалаг байна хараарай. Зүгээр сэтгэлээрээ өнгийг харж яана гэж бод. Одоо наад энергийн дээр нүүр дүрэн инээмсэглэл нэмээ. Зөв. Одоо наатаа нэм. Өөрийгөө эмчлэх гэж байгаа хүнийгаа хайрлах хайрыг нэм. Нэмэх нь инээмсэглэл хайр гэдэг чинь. Одоо амьсгал аваад гарахдаа наад энерги хоёр тэнцүү багт хоёр галуугаар гүйлгээ. Доошоо гүгээд хоёр гарын алга руу энерги очлоо. Бүх анхаарлаа хоёр гарын алганы гол төвлөрүүлээ. Алганы хонхорт. Гар чинь халуун оргин эсвэл хүндэрнэ. Гарт энерги ирлээ гэсэн үг. Хоёр нүд тавилаа. За явлаа шүү хоёр нүдэн дээр тавиарай. Урваас татна. Шана. Чих. Тухтагч. Тагч. Үзүү хадаа. Эгэмний хонхорхоо. Зүрх урд. Урваас татна. Сүлжээ урд аюулхай дээр гэсэн үг. Элэг баруун хавирганы дор. Уушиг урд цэйсэн дээр. Дэлүү нойр урчирхай зүүн хавирганы дор. Хараа урд. Өндрөвч бэлэг. Өвдөг. Шага урдаас атглаа. Ол дотроос гадагшлаа. Хоёр мөр. Хүзүүний бүх. Урваас татна. Зүрх араас. Наран сүлжээ араас. Хоёр бөр. Хараа араас. Ахар сүүл. Дахим. Шагаараас тэгээ хөлий бол гаднаас дотгошоо гэж бодсон дотроос гадагшаа гэж бодсон айдын шүү. Залбирлын байдал орё. Эд оюухан рекитанд баярлаа гэд амьсгаа аваад гаргахдаа
орж ирсэн энергийг буцаад дэшээ явуулаарай. Буцаад явахдаа рейки энерги тануусын бие хурамлагч бий юу? Тэрийг хүн эмчилгэд орж ирсэн өвчин байх уу гараад амжаад орж ирэн тэрийг тануусын аргис янз бүрийн зовлон байна уу? Тэрийг ажил төрлийн янз бүрийн саатлал байна уу? Тэрийг ерөн тануусын амьдралд байгаа бүх муу эмийг аваад явж ингээд өгөөд явуул. Явахдаа бүх муу эмийг хамаад явж шүү. Бурхан багш таньдаа баярлалаа гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд түрүү орж ирсэн бурхан багш үлдсэн бүх муу эмийг үүрээд Тэнгэрийн оронд ариутгахаар гараад явлаа шүү биеэс чинь хамаг муу үлдсэн эмийг авч яваад нь талархаж хэлхийлээ. Микавэс багш таньдаа баярлалаа гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд түрүү орж ирсэн Микавэс багш биеэс чинь дээд хоёр хүчнээс үлдсэн бүх муу эмийг хамаад явлаа шүү. Энд нь талархыг бас үдэн гаргаж өгөөрэй. За дараа нь авшиг өгсөн багштай талархал илэрхийлнэ. Жишээ нь Ганиша багш таньдаа баярлалаа гэж хэлэхэд багшийн чинь түрүү орж ирсэн эмчилгээний хүч, энергийн чадвар, хайр сэтгэл нь буцаад биенээс чинь гараад эзэн лугаа очиж гэн бас явуулж өгөөрэй. Намайг өөртөө рейки ихэд тусалсан бүх хүчиндээ баярлалаа гэж мөсөө ёслоо. Рейкигээ хурай. Амьсгал татахтаа дээд оюун ухаанаас наашаад дэлхийг хүчтэй татаарай. Татлаа. Дэлхийг хүчээд ирлээ гоё энерги ирж шүү. Анхаардаа төвлөрүүлээрэй. Зүйтэй. Дахиад амьсгал татахад наашаага аз төвийн дээгүүр хойдраад ирж шүү. Шинэ энерги, сэргийг энерги ирж байна. Дахиад амьсгал татахад Монгол улсын дээгүүр хойдраад ороод ирлээ шүү. Тэнгэр тулсан гоё энерги бүгдийг идэх юмсан, уух юмсан гэж бодоорой. Дахиад амьсгал татахад Улаанбаатарын дээгүүр хойлорсон тэнгэр тулсан энергийг мэдрээрэй. Хамгийн гол нь гоё энерги байна шүү. Шинэ энерги. Дахиад амьсгал татахад өөрийн чин дээр тэтгэн хүрднээс харалта тэнгэр тулсан энерги хойлорч байгааг мэдрээдээ бүгдийн дөрөв хүч хараа явцсан хоосон цаарыг оруулах гэж шүү. Гүнзгий амьсгаа аваад маш удаан гаргаарай. Энэ удаан гаргалтаар хойлорсон энерги хойлроо тэтгэн хүрднээс чинь бие рүү орж оруулаад гараа. Нөгөө дөрөв хүч харсан хоосон цайг дүүргэж байна. Нэг амьсгал багтахгүй бол дахиж гүнзгий амьсгаа аваад удаан гаргаад бүгдийг шавхаад оруулах. Үдэнэдэ гэртээ өнөөдрийн бясалгал дуслаа гэсэн үг.